эдийн засгийн хөгжлийн яам зүгээр ингээд нөгөө төлөвлөгөө гэд бичиж орж ирдэг. Тэгээд тэрэндээ таарсан нэг юм танин мэдхүн хариултууд хэлэхэд одоо болмоор уг нь тодорхой асуудаг. Шинэ үүсвэрүүдийг бүрдүүлнэ. Үйлдвэрлэлийн салбар санхүүжилтийн үр хэмжээг нэмэгдүүлнэ гэд энэ дээр яг тодорхой ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа тэрий ч асуудаг. Тэгээд тэр гадны банк яг ямар банк орж ирэх гээд байгаа. 26 онд хийх ажлын төлөвлөгөөг л яриад болохоос бид нар нэг лооц яриаг шүү дээ. Гадны банк орж ирэхээр ямар ач холбогдолтойг би бол мэдчихээн. Тэгээ би энэ ач холбогдлыг бас асуугаагүй. Яг ямар банк орж ирэх гэж байгаа юм бэ? Яг ямар үйл ажиллагааг дэмжиж орж ирэх юм бэ? Аль улсынх юм бэ? Сангийн яам ч гэсэндээ бид нар 26 онд санхүү дээрээ одоо юу гэдгийг тавилгын тогтшил авмааргүй байна. Бусдаар гүйцэтгүүлж байгаа ажил үйлчлэгээ энэ төр гэж урсгал зардлаа нэммээргүй байна. Энэ дээр яг тодорхой тоотой юмнууд байгаа юу л гэж асуусан. Тийм ер нь бас тодорхой жишээлбэл дандаа л манайхаа одоо хүүгийн зардал бууруулна гадны банк оруулж ирнэ гэл ингээл өмнөх юм хоолоод бичээд байгаа юм шиг юм тавьчаад байна л дээ. Тэгээ энэ гишүүдийн хэлээд байгаа үнэн шүү. Нэг гой төлөвлөгөө жил бүрэл баталдаг. Тэгээд тэр нэг үүсгэлч гэж юм байхгүй гэдэг үнэн шүү дээ. Нэг таанаас нэг юм оруулж ирдэг, биднээс нэг юм баталмаар болдог нэг ийм л юм яваад байна шүү дээ. Тэгээд тодорхой хариул гэдэг. За 4 номер тэр саяын банкны асуудал дээр. За арилжааны банкны зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал нь бол Монгол банкн дээр явагддаг. Тэр хүсэлтүүд нь нэрээ тодорхой журам шалгуурын дагуу. Чи тийг тавьсан юм байна шүү дээ. Тэгээд одоо ямар банк орж ирэх болчоо та нар чинь нэг одоо хэдхэн сарын дараа байна шүү дээ. Огт байхгүй юм тавьчаад байгаа мó? Магадaltaй байгаа учраас тавиад байгаа мó гэдэг шүү дээ. Юу Монгол банк руу жихээ суугаад байгаа юм бэ ч одоо. 4 ном Түрүүн дурдсан энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөнд хэрэгжүүлэхийн төлөө бас холбогдох байгууллагууд шахаж өгч байгаа засгийн газрын бас чиглэл гэж бас харах хэрэгтэй. Яг тодорхой банкны нэр гэх юм бол Европын хөрөнгө оруулалтын банкны зүгээс төлөөлөгчийн газраа нэг олон талт банк ажиллаж байгаа. Бас Францын хөгжлийн банкны салбараас нэгдсэн өсөлтөд ирүүлээд ажиллаж байгаа. Энэ олон улсын хөгжлийн банкуд, олон улсын банк санхүүгийн байгууллагууд бол олон талт гишүүнчлэлтэй банкуд бас засгийн газрын зээлэг гэхээс илүү хувийн хвшилд илүү их санхүүжилт олох талаар нь бас биднээс уулзалт болгондоо ярьж байгаа. Яг одоо портфолийг нь харах юм бол Азийн хөгжлийн банк, EBRD, IFC энтрийн хувийн хвшилд олгож байгаа зээлийн хэмжээ бас нэмэгдэж байгаа. Тухайн зээлгийн бас өртгөх нь бага, урт хугацаатай байдаг. Ийм төлөвлөгөөнүүд чинь урт хугацаатай, дунд хугацаатай жилийн төлөвлөгөө гэж байгаа. Жилийн төлөвлөгөөн дээр чиглэл мэглэл байхгүй чи битээ балаа юм яриад. Жилийн төлөвлөгөө гэдэг чинь эх жил хэрэгжих юм ярин заа юу. Тэрнээс үс чиглэл өгж байгаа юм биш. Тийм балаа юм ярьж болохгүй шүү дээ. Одоо наадах чинь тэгээд нөгөө төсвөө төлөвлөختөө та нарын чинь наадах чи яг хэрэгжинэ гэж бид нар барьж төлөвлөж байгаа үстэй. Эх жилийн төсвөө батлахтаа төлөвлөختөө жишээлбэл төсөв төлөвлөختөө одоо ингээд чиглэл өгж байгаа юм гэж суугаад ах уу. Жилийн төсвийг та нар бас нэг жоохон хариуцлагатай хандмаар шүү. Жилийн төлөвлөгөө штэ эн чинь жилийн төлөвлөгөө эх жил хэрэгжих арга хэмжээнүүдийн жагсаалт гэсэн үг. Сангийн амтэр дутуу юмд хариул. 9 номерын микро. Санжаадарч сангийн за цогтоотор гишүүний хэлж байгаа бол санал нэг байна. Төлөвлөгөөн дээр бол юу гэж орж байгаа гэхээр урсгал зардлыг 24% барина. За орон тоог бол 9%-аар борлуулж гэдэг юм. Ийм байдлаар шууд механикэр авч. Яг таны хэлж байгаатай санал нэг байна. Одоо зүгээр юу гэдэг тавилгын тогтшлыг авахгүй ч гэдэг юм уу. Ийм механик байдлаар бол бид нар игээд ийм хэмжээний зардал гаргаж чадахгүй л дээ. Тэгэхээр төлөвлөгөө бидэнд хэрэгтэй. За тэр нь бол бид нар юу гэж харж байгаа гэхээр чиг үүргийн шинжилгээг бол бүрэн хэмжээнд хийгээд за ийм байдлаар бол одоо төр өөрөө зайлшгүй хийх шаардлагагүй ажлуудаа хувьшлт гаргах замаар л энийг бүтсэн маш том өөрчлөлтийн асуудал хийж ижил оруулж ирэх боломжтой гэж харж. Механикаар бол ийм өрөг аваад бол бид нар бол шууд бол хийхэд бол хүнд бахат.